ахин суралцаад чинь нэг мэдсэн чинь ингээд докторийн зэрэг хамгаалсан байсан. Их гаргасан хүч хөдөлмөрөө ингээд орхиод явахаас юу харамссан уу? Өөртөө сэтгэл хандаггүй, өөрийгөө жинхнээр ингэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Энэ бүх зүйлүүдээс чөлөөлөгдөнө. Бэлнэ. За одоо бүр хэцүү одоо хвчлээ шүү. Шинэ өөртөө танилцах цаг боллоо. 1 2 3 Сайн байцгаана уу? Сэтгэлийн түлхүүр нэвтрүүлэгт тавтай морилно. Энэхүү жижигхэн нэвтрүүлэг нь хүмүүст итгэл өгөх, урам зориг өгч, мөн одоо өөрсдийнхөө амьдралд эерэг өөрчлөлт оруулахад туслах юм. За ингээд өнөөдөр бүгдээрээ өнөөдрийн зочинтой танилццгаая. За сайн байна уу? Сайн байна уу? За намайг Сорогч Авийн Үлзий сайхан гэдэг. Би одоо 43 настай. Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй. За тэгээд хэл бичгийн ухааны докторийн зэрэгтэй. Монгол Улсын их сургууль болон Монгол Улсын шил ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнд угсаатны зүүн салбарт судлаачаар ажиллаж байсан. Маш ингээ мундаг доктор биш үү тий? Тэгээд ерөн сүүлд хэдэн жилийн өмнө ажиллаж байсан бэ? За би манай охин одоо 7 нас хүрэх гэж байгаа. Тэгэхээр яг тэр охиноо төрүүлсний дараа бол ковидын жилүүд үргэлжилсэн. Тэгээ 3 нас хүртэл охиноо хараад тэгээ буцаад хуулийнхаа хугацаанд ажилдаа ороод тэгээ 1 жил ажиллаад за энэ салбараар ажиллах бол миний хийх ажил биш байна гэж үзээд тэгээд гэртээ суусан. Ер нь өргөдлөө өгөөд гарсан. Тэгээд яагаад тэгж тэр салбарыг орхих болсон бэ гэдэг шалтгаан байгаа шүү дээ. Тэгэхээр би нөгөө багаасаа сэтгэл зүйч болно гэж одоо боддог байсан, мөрөддөг. Тэгээд тухайн үед сэтгэл зүйн ангид суралцахын тулд монгол хэлээр шалгалт өгдөг байж таараад. За тэгээ монгол хэлээр шалгалт өгсөн чинь сэтгэл зүйн анги авч чадаагүй. Тэгээ Монгол Улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын ангид орж исэн. Тэгээ тухайн үедээ нэх айхтар тэр сэтгэл зүйчээ болъё гэж бодоогүй. Суралцаал яваал ахин суралцаад чинь нэг мэдсэн чинь ингээд докторийн зэрэг хамгаалсан байсан. Ингээд өмнө өөрийнхөө одоо салбар тогтцсон ингээд мэргэжилтэй тий өөрийнхөө карьертай байсан. Тэгээ тэрийг одоо ерөөхдөө болоод өөр чиглэл рүү явахаар шийдсэн. Тэгэхээр та өмнө нь ингээд тэр их гаргасан хүч хөдөлмөрөө ингээд орхиод явахаас юу харамссан уу? Тэр өстө маш хүнд байсан. Яагаад тэгэхээр хүн чинь ингээд нэг салбарт маш олон жилийг зарцуулж штэ. Бакалаврын зэрэг, тэгээ магистр, тэгээ доктор. Тэгээ докторийн дараа ингээд мэдээж доктор хамгаалсан хүн бол одоо тэр салбартаа ажлын үр дүн гаргая гэдэг маш том юм байгаа штэ. Тэгээ ингээд ажиллаж явчаа тэрнээсээ бууна гэдэг бол үгүүдээ ядчил өнгөрсөн хугацаагаа бодно. Нөгөө талдаа би үгүүдээ ятгад нэг юм нэр хүнд байж штэ. Надад нийгэмдээ эзэлсэн. Ялангуяа Монголд бол ингээд маш чухал гэдэг. Одоо ах トゥ амраг садан, найз нөхөд эргэн тойрны бүх таньдаг хүн намайг докторл гэж харж байгаа. Бүх хүн л намайг амжилттай явж байгаа гэж харж байгаа. Тэгээд тэр одоо тавцангаас бууна гэдэг бол айгүй хэцүү. Маш хүнд. Тэгээд тэр үеийг давах бол маш хэцүү байсан. Нүрэ авахгүй 2 хоног тэгээд ингээд буруу хараад хөвтөл ямар санагдана, босч ирмээргүй санагдана. Хоол унд гэр орон цэвэрлэх бол бүр ерөөс ингээд хойшоо хаягдцсан. За тэгжээс нэг гинтхэн ингээд уйлаад байна. Тэгээд ус толгой бол бүр ингээд дэлбэрсэн, ар заацсан нэг ингээд аимшигын гинтхэн уйлна. Тэгээ нүд нь хавдчихсан байна. Тэгээ ингээд байнгын энгийн харилцаанд байдаг гэсэн найз нөхдөдөө харилцаа холбоо тасарчин. Хинтээ ч юм ярмааргүй санагдана. Гэх мэтлэнгээр ингээд их хүнд үеүүдийг ингээд даван туулсан. Тэгээд энэ нь болохоор 10 сарын турш ингээд үргэлжилсэн. Тэгээд тэр болгонтой ер нь зайшгүй нүүр тулах хэрэгтэй болд юм билээ. Тэрийг давж ээж хүн цаашаа өөрийгөө жинхнээсээ таньж мэдэх, өөрийгөө жинхнээсээ хүлээн зөвшөөрөх тэр үгүй таалгууд ингээд нээгддэг гэж ойлгосон. Ер нь бол одоо энэ нэвтрүүлгийн маань гол зорилго нь ихэнхдээ ингээд эмэгтэй хүн амьдралдаа ганц удаа ч юм уу 2 удаа ч юм уу ер нь ингээд хит удаа өөртөө итгэлгүй болдог. Тэр нь бол дандаа ингээд ихэнхдээ хүүхэд гаргасны дараа байдаг. Яагаад гэвэл хүүхэд гаргахгүйд хүүхдээ хараа гэртээ байх хэрэгтэй болдог. Тэгэнгүүт нийгмээсээ ингээд таслагдаад тэгээд ингээд гэртээ ингээд ганцаараа зөвхөн гэрийнхэнтэйгээ харьцаад зөвхөн хүүхдтэйгээ ингээд байхлаар маш их сэтгэлээр ундаг. За тэгээд би өөрөө ч гэсэн тэрийг давж туулсан 2 удаа. За тэгээд над руу бас яг тиймэрхүү өөртөө итгэлгүй болсон тийм эмэгтэйчүүд айгүйх бичдэг.
За тэгээд яг одоо энэ нэвтрүүлгийн зорилго нь юу вэ гэхэлэр хэрвээ ингээд эмэгтэй хүн та өнөөдөр ингээд өөртөө итгэлгүй болсон ямар нэг юм дээр гацсан юм шиг тиймэрхүү мэдрэмжтэй танд ингээд хэцүү байвал тэр одоо зүйл чинь туулж болноо гэдгийг харуулахыг одоо зорж байгаа байхгүй юу? Одоо ингээд та өөрийнхөө мэрэгчлэр сурчаад дараа нь ямар сургалтуудад суулж исэн бэ? Би чинь 18 наснасаа эхлээд доктор хамгаалтлаа 31 нас гэдэг чи та 10 хэдэн жил. Тэгээ ер нь би бол өөрөө байнга суралцж идэг юм байхгүй юу? Бүр байнга. Ерөөсөө ингээл шин зүйл юу лээ сонирхож байгаа зүйлийг ингээл богино болон урт хугацааны сургалтанд суугаад идэг хүн. Тэгээ ингээд сурсан юм нь маш их мөртлөө тэрийг амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хэргийг гаргадаггүй. Тэгээл ингээ яваад идэг. Бид бүхэн ингээд ер нь нэг л ямар нэг зүйлийг хайгаал яагаад байгаа юм шиг мэдрэмж их олон хүнд байдаг бах гэж би бодож байна. Тэгээ надад бол бас тийм байсан. Тэр ч утгаараа хүн мэрэгчлээ сонгодог, сурдаг тийм ингээ олон зүйлийн юм яа. Тэгэд яг тэр хүсэл мөрөөдлөө өөрийгөө олоогүй тохиолдолд бид нэр байнга ингээд одоо өөртөө хангалтгүй санагдаад энэ биш юм байна гэдэг тийм нэг юм яваад идэг юм шиг байна. Тэгэхээр мөн байнга ингээд шин зүйлийг ирэл хийлээ сураал яваад идэг. Тэр нь ерөөсөө ингээд зохицолтгүй өрнөж идэг. Тэгээ миний хувьд бол бүр байнга юм сурдаг. Ерөөсөө сурсан зүйлийнхээ төрөл зүйлийг ингээд тэгээ давхцсан тоогоороо тоолно гэвэл маш олон тооны одоо тийм тоо гарна. Та одоо жилээр бодох юм бол нэлээд олон жил ингээд сургалтад зарцуулсан байна. Тэгээд та гол нь тэр сургалтуудаас хайжсэн юм олж чадсан уу? Нэг юм хайгаал байгаа мөртлөө хүн яг юу гэдгийг ингээ олохгүй яваал идэв юм лээ. Тэгээ тэрэн донд хүртэл би ч одоо юунд хүртэл суусан. Бодибилдингийн багшийг аваад турах гэж ингээл хүснэ. За турах дайралтыг бол бүр маш олон удаа хийгээд өөрөө би дайет барьж үзнэ. Янз бүрээр үзээд бүр тийм багшийг аваад тураад за буцаагаад ингээ сайхан галбар бүтээн гэдэг юм хүртэл хийж байгаа. Тэгээ уламжлалт одоо уламжлалтын эмчийн тийм сургалтанд гэл ингээ олон юм суужсан. Одоо би бол монгол хэл уран зохиолын хүн те бүх саатны салбараар ингээ бас судалгаа хийсэн. За дахиад цаашаа явбал буддын ухаан ингээ баг саг үзээд бясалгал хийгээд ийм олон юм чаддаг мөртлөө одоо яах гэж байгаа гэхээр сэтгэл зүйч болох гэж байгаа. За дахиад яах гэж байгаа гэж англи хэлээр төгсөх гэж. Тэгээ дахиад яах гэж байгаа гэсэн чинь баг мамбо татсан сураад нөгөө уламжлалт ангаахгүй гэсэн үг гадаа. Ингээ төгс болчвол би амар гоё юм хийх гэдэг байна. Тэгээ миний хувьд бол байнгын ингээд хитрхи их сурдаг тий. Тэгээ энэ хитрхи их сураад байгаа процесс нь гол зангилааны үн дээр байгаа гэхээр өөртөө сэтгэл хандаггүй, өөрийгөө жинхнээр нь ингэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яг бодит дээрээ уг нь маш олон зүйлийг чадхаар хэмжээний ур чадвар, туршлага хуримтлуулсан мөртлөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй ингээ яваад идэг гэсэн байна. Би нөгөө уянгаа ихчтэй ярьж хахад таны талаар ярьсан байхгүй бид хоёр тэгээд ингээ энэ манай нэг юм хүн байгаамаа тэгээд ер нь аягүй мундаг өөрийнхөө одоо салбартаа амжилттай явж байгаа тэгээд маш их одоо сургалтад суудсан. Тэгээд би болохоор энэ хүнийг ингээд ямар нэг юм одоо ингээд сураад болсон чи ингээд төгс болох гэж одоо их сурч чадахгүй. Тийм болохоор одоо ингээ ямар нэг юм хийж эхлэх ёстой гэд ингээ шахаж байгаа гэд ярьжсэн байхгүй юу? Тэр ерөн хэр явж байгаа. Одоогоос би нэг 2 сарын өмнө өөртөө хүрэх зам гээд уянгаа агшийн сургалтанд суусан. Тэгээ тэр сургалтын дээр багш маань ингээ хэлж байгаа. Та хангалттай их мэдлэг хуримтлуулсан. Хангалттай ингээд өндөр түвшинд хүртлээ явцсан мөртлөө өөртөө ерөөсөө сэтгэл ханахгүй байна. Тэгээд өөрийнхөө энэ бодит байгаа байдлыг зөвөр үнэлээд хэрэгжүүлэх зам дутуу байгаад байна. Хэрвээ та өөрийгөө ингээ хэрэгжүүлээд энэ хэрэгжүүлэх процессыг хийчих юм бол ингээд гис өөр одоо амьдрал таныг хэрэгжүүлнэ гэхлээр үйлдэл хийнэ. Тийм. Олон төрлийн онлайн болон бичлсэн танхимын сургалтаар олон удаа ингээд сурсан. Тэгээ ингээд мэдээд яваад байх нь бол хангалттай биш юм байна гэдгээ ойлгоод хэрэгжүүлэх процесс хүнд маш чухал байд юм байна гэдгийг ойлгосон учраас бяцхан хөөрхөн тэмдэглэлийн дэвтэр хийгээд одоо бяцхан бизнес эхлүүлээд явж байгаа. За одоо тэгэхээр та маш их замыг туулаад зөвхөн ингээд суралцаад байдаг байсан одоо ингээд зориг ороод хэрэгжүүлдэг болсон үйлдэл гаргадаг болсон байна. Одоо дараагийн одоо шатанд маань уянгаа ихч маань танд ингээд юм жижигхэн туршилт бэлдсэн байгаа. Таны одоо ингээд яг хэрэгжүүлэх хийх үйлдэх одоо бүтээх тэр зан чанарыг чи илүү хурцлах тийм туршилт байгаа. За тэгээ бүгдээрээ туршилт руугаа явцгаая. За. Сайн уу Зээ?
Сайн байна уушаа. За, үлзий өөрийнхөө талаар за өөр тулгарч ирсэн одоо хүндрэл бэрхшээлийн талаар очихон дуртав. Миний хувьд болохоор олон жил сурсан, ингээ мэдлэг цуглуулаад яваад идэг. Тэгээд 2 3 ажил хийж үдсэн боловч тэр нь тийм сэтгэлд одоо ханамжтай биш. Яг миний хийх ёстой зүйл биш юм шиг санагдаад ингээ олон жилийг бол өнгөрөөсөн. За одоо ингээд янз бүрийн чиглэлээр сурж явах явцад за одоо өөрийгөө бэлэн болсон гэж боддог байсан уу? Ямар мэдрэмжтэй байдаг байсан бэ? Ер нь ерөөсөө хандаггүй л гэсэн тийм нэг л юм дутуу юм шиг санагддаг. Яг нэг ингээ хайгаад байгаа зүйлээ олохгүй байгаа юм шиг. Тэгээ байнга л ингээл энэ биш те. Дахиад энийг л сурчвал яг болох гээд байгаа юм бах та те. Нөгөөхийг сураад дуусгангууд дахиад биш байдаг. Тэгээ ингээд ерөөсөө ингээ нэг л биш байгаад байгаагаа мэдрээд ингээд энэ олон сургалтуудыг бол дараалан авч сурч олон жилийг зарцуулсан. За тэгвэл хоёлаа сая ярьсан зүйл дээрээ тулгуурлаад өөрийнхөө байгаа бодит байдлыг илүү ойлгох, за өөрт юу саад болж ийн гэдгийг өөрт чинь харуулах нэг тийм сонирхолтой жижигхэн тоглоом бэлдсэн байгаа. Ер нь бол сэтгэл зүйн тийм жижигхэн туршилт хийх нь зүгээр ярилцахаас илүү тухайн хүндээ илүү зүйлийг ойлгуулж идэх нэлээ үр дүнтэй байдаг. За тэгэхээр хоёлаа туршилтаа эхлэх үү? За тэгье. За хоёлаа сэтгэл зүйн туршилтаа эхлүүлье. Ер нь бол энэ дүрснүүдийг ашиглаад хоёлаа дээр нь давхарлаад аль болох өндөр байшин барих юм. Гэхдээ нэг гараараа. За ер нь бол маш амархан сонсогч байгаа. Тэгж. Гэхдээ би одоо нөгөө өөрийг чинь байшин барьж явах явцад хажуунаас чинь илүү хөндрүүлж ачаа өгье. За тэгэхээр тэр ачаагаа барингаа энэ үйл явцыг тасралтгүйгээр хийж байшингаа барьж дуусгах юм. За эхлүүлэх үү? За тэгье. За өнөөдөр зочинд маань тулгарсан асуудал болон хүсэл дээр нь тулгуурлаад түүнд туслах сэтгэл зүйн туршилтыг бэлдсэн. За миний өгөх эхний ачаа бол айдас. За одоо энэ гараар ашиглаад байшингаа барь. За энэ туршилт бол яг анх харахад бол их амархан байсан. Гэхдээ би дундуур нь ачаа нэмж өгч одоо ачааллыг нэмсэн. Тэгснээрээ нөгөө зочин маань бүх анхаарлаа нөгөө байшин дүрсээ эвлүүлэх байшин барих дээр биш, харин нөгөө нэг олон ачаан дээрээ төвлөрөөд илүү анхаарал сарниж эхэлсэн. За хоёр дахь ачаа бол төгс байдал. За гурав дахь ачаа бол сайн охин. За дараагийн ачаа бол гомдол юм шиг. За одоо бүр хэцүү боловчлаа шүү. За сая туршилтанд орох их сонирхолтой байлаа. Тэгээд нөгөө байшин барих үйл явц нь ингээд амаргүй. Тэгээд бид нэр үнэхээр тийм одоо их ачааг үүрж явд юм байна гэдэг тэр нэг юу бол бүр яг ингээд бие дээр мэдрэгддэг юм байна. За хамгийн сүүлийн ачаа бол эргэлзээ. За энэ чинь баригдахгүй. Зэн. Энэ маш хэцүү юм байна. Айгу тэртэй чөлөөтэй биш. Дан нүцгэн гараараа бол уг нь болчих гээд байгаа тий. За нөгөө байшин барьж эхлэхэд ингээ ачаа нэг нэгээр нь зүүлгсэн. Тэгээ айдас, гомдол, гимшил гэд ингээд зүүх үед бол яг тийм ачаа ингээд над дээр ирж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй. Миний дотор байгаа тэр зүйлүүд ингээд сэрж ирж исэн. За нөгөө талдаа болохоор нөгөө өөртөө тавьсан өндөр шаардлага. За бусдын хүлээлт байж болно. Өөртөө эргэлзэх байдал. За битэрийн сая барьсан байшин бол одоо өөрийн чинь амьдрал за хүсэж зорж байгаа гол зүйл чинь байдаг. За энэ миний өгсөн ачаа болохоор сэтгэлийн ачаа. За гомдол, гэмшил, эргэлзээ, айдас, болгоомжлол. За мөн одоо өөртөө тавьсан өндөр шаардлага, бусдын хүлээлт,
Одоо өөртөө итгэлгүй байл гэх мэт өөр дандаа саад болж идэг нөгөө гол хүсэж зорьсон зүйлээс чинь холдуулж байдаг тэр сэтгэлийн ачаануудыг илэрхийлж байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа ийм их ачаатай явах ямар вэ? Маш хөвгтэй байна, тэртэй. Хэцүү. Яг одоо нүцгэн гараараа ирсэн бол би нэг нэлээд тэр тэнцвэртэй барьчих боломжтой байсан тийм. Тэгэхээр энэ бол ингээд маш саадтай, тэртэй ингээд төвөгтэй. Энийг зүгээр ингээд ярьсан бол нэг өөр ихайсан. Тэгээ яг ингээд гар дээрээ бариад хийх нь яг ингээд нэрээ тийм юм биш үү гэдэг юм гүн юг олоо өгч ийсэн. Нөгөө талдаа одоо ингээд гол зорж байгаа зүйлтэй зарцуулах байсан нөгөө нөөцийг айгүй олон зүйлд тарамдуулж ийн гэсэн үг. Одоо юу чухал биш гэдгээ ялгаагүй болмас одоо анхаарал айгүйх сарниж ийн, олон зүйл сатаарж ийн, тийм ээ? Тийм байгаа даа. Яг тэгвэл өдөр болгон за яг энэ шаарнуудыг одоо гартаа ингэж зүүгээд барьж явах юм бол ямар байх вэ? Өстө хэцүү юм байна. Бүх зүйлсийг яг нөгөө сансаг хэмжээндээ хийж чадахгүй, энэндээ төөртэй ер нь тарах юм байна. Тийм. Нөгөө энэ саад бэрхшээлтэй илүү анхаарал хандуулад байна шүү, тийм. Одоо бүх анхаарлаа энэ рүү төвлөрүүлээд нөгөө энэ гол зорьсон зорилго руугаа өөрийнхөө нөгөө бүх нөөцийг чиглүүлж чадахгүй байна шүү, тийм. Яг тэгж байна. Тийм байна. За тэгвэл хоёулаа өнөөдөр бидрийг нөгөө гол зорилгоос маань хойшин татдаг, саадуулж хязгаартуулдаг энэ бүх зүйлүүдээс чөлөөлөгдөнө. Билэн. Хамгийн түрүүнд айдас байгаа. За тэгвэл бид алдаа гаргах, бусдад шүүмжлүүлэхгүй, бусдад муухай харагдахгүй гэсэн тэр айдсаасаа чөлөөлөгдөж байна. Намайг дагаад хэлээрэй. За би алдаа гаргах, бусдад муухай харагдахгүй, шүүмжлүүлэх гэсэн айдсаасаа чөлөөлөгдөж байна. За дараагийн бидний чөлөөлөгдөх зүйл бол төгс байдал. За төгс байдал гэдэг бол дандаа юмыг одоо бүр хэтрүүлж өөртөө хит өндөр шаардлага тавьж за үүний цаана дахиад нөгөө айдас чинь байгаа нөгөө дүгнүүл шүүмжлүүлэхийг гэсэн айдас байгаа учраас хоёул энэ зүйлээсээ сална. Тэгэхээр надыг дагаад хэлээрэй. Өөртөө тавих өндөр шаардлагаасаа татгалзаж байна. За дараагийнх нь сайн охин байгаа. Тэгэхээр сайн охин гэдэг нь яг сайн охины синдром гэж байна. За бусдад үгүй гэж хэлж чаддгүй. Хэл хязгаараа зөв тогтоож чаддгүй. Яг нь дандаа бусдад үйлчлэх байдлаар өөрийгөө хамгийн сүүлийн байранд тавьж үргэлжийн сэтгэл ханамжгүй гомдолтой байдалд амьдардаг. За тэгвэл энэ сайн охины энэ шинжээсээ салах уу? Тэгээ. За намайг дагаад хэлээрэй. За өөрийнхөө байж чаддгүй, хэл хязгаараа зөв тогтоож чаддгүй, бусдад үгүй гэж хэлж чаддгүй байдлаасаа татгалзаж байна. Дараагийнх нь эргэлзээ. За надыг дагаад хэлээрэй. За өөрийгөө голж, үнгүүдүүлж, үргэлж бусдаас дутуу юм шиг мэдэрдэг. Энэ сөрөг бодлосоо татгалзаж байна. Татгалзъя. За хамгийн сүүлийн сэтгэлийн хүнд ачаал гомдол юм шиг. За ер нь бол энэ сэтгэлийн ачаа дотор хамгийн их том байр суурийг эзэлдэг биднэрт үргэлж саад хязгаарлалт болж нэг өсөж хөгжихөөс хойш татдаг зүйл бол гомдол юм шиг. Тэгэхээр өөрт чи ямар гомдол юм шиг байна? Тэгэхээр аав ээжигээ чин зүрхнээсээ хайрлаж чадаагүй, тэднэрийгээ ингэж баярлуулж чадаагүй, тэр дундаа нөгөө аавыгаа амьд байхад нь ингээ баярлуулж чадаагүй гэдэг гэмшил надад байсан. За тэгээд бас тэр хүмүүс мөн адилхан гомдож ирсэн тий. Аав ээж, нөхөр, найз, нөхөд одоо тэр хүмүүст бас ингээ яагаад миний төлөө надад ингээд сайн хандаагүй юм бэ ч гэх юм уу тий. Намайг ингээд мэрэгчлээ зөв сонгоход яагаад тусалж хийхээгүй юм болоо хилцэн байсан бол би өнөөдөр тийм ингээд явж явах байсан гэдэг тийм гомдол байсан. Тэгэхээр гомдол бол ихэнхдээ нөгөө хариуцлагыг бусдад шилжүүлэх үед бий болдог. Тэгэхээр ер нь бол гомдол гэмшил үргэлж одоо бидний анхаарлын төвийг өөр дээрээ барьж идэг. Тэгэхээр бидний анхаарал үргэлж өнгөрсөнд байдаг гэсэн. Тэгэхээр бид нар энд ба одоод
хангалттай яг хүсэж зорьсон зүйл дээр төвлөрч чаддгүй. Тэгэхээр хоёулаа гомдол гэмшлээсээ салах уу? Тэгээ. За, надыг дагаад хэлээрэй. Надад хязгаарлалт саад болж байгаа. Надад хязгаарлалт саад болж байгаа. Гомдол гэмшлээсээ Гомдол гэмшлээсээ чөлөөлөгдөж байна. чөлөөлөгдөж байна. За, амжилттай. Одоо ингээд бүх зүйлээс чөлөөлөгдсөн сэтгэлийн одоо хүнд ачаа болж исэн тэр зүйлүүдээс чөлөөлөгдснөөр нөгөө нэг гол одоо энд ба одоо төвлөрөх гол зорилго дээрээ бид нар илүү төвлөрч өөртөө илүү ихтгэлтэйгээр үйлдэл хийж эхлэх гэсэн. Саяны энэхүү туршилтанд ингээд орсноор өөр цаад болж идэг эдгээр одоо сэтгэл хөдлөлүүдийг нэг нэгээр ингээ хагалсан. Тэгээд энэний үүний дараагаар бол яг өөрийнхөө хүсэж байгаа зүйл тэрийг үйлдэл болгох энэ үйл процесстэй бол ямар нэгэн саадгүйгээр чөлөөтэйгээр төвлөрсөн анхаарлаар ингээ хандаж амжилттай барих юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгэхээр зочин маань энэ туршилтанд хамрагдсанаар одоо өөрийгөө илүү сайн ойлгосон байх гэж бодож байна. Өөрт нь саад болж исэн зүйлс болон ер нь цаашд үйлдэл хийж өөртөө илүү ихтгэлтэйгээр явах хэрэгтэй юм байна гэсэн урам зориг авсан байх гэж найдаж байна. Өнгөрсөнд юу ч болж исэн ер нь бол харамсалт хийхгүй санаа зовлоос аль болох одоо үйлдэл хийж чөлөөлөгдөж байвал их зүгээр байдаг. Тэгэхээр та одоо байгаагаараа хангалттай сайн. Баярлалаа. За баярлалаа. Туршилтанд орсонд Баярлалаа гэсэн. За ингээд хоёлоо дараагийнхаа хэсэг рүү ор. Тэгээ. За үлзээгчээ туршилт хэр байв та? Сонирхолтой гоё ялаа. Хоёр ч сая тийм төс тас гэж юу болоод байсан бэ? Тийм хамаг нөгөө саад болдог зүйлүүдээс салсан. Аха. Одоо тэгээ ямар санагч илүү хөнгөрсөн үү? Илүү хөнгөрсөн таатай тийм хөнгөн мэдрэмж төрж Ашгүй. За тэгээ өнөөдөр одоо энэ нэвтрүүлгийнхаа хүрээнд бид хоёр бас ингээд таныг зөвхөн дотроо биш гаднаасаа бас ингээд өөрийгөө илүү гоёор олж хараасаа гэж бодоод нэг жижигхэн сюрприз бэлдсэн байгаа. Тэгээ тэрэнд маань одоо хийхэд маань надад хоёр хүн туслах болно. Тэгээ хоёулаа дараагийн хэсэг рүү оръё. За. За сайн үлзээ. Сайн байна уу? Ямар хөөрхөн болоо вэ? Баярлалаа. За бидний зүгээс ер нь эмэгтэй хүн бүр өөртөө байгаа тэр далд гоо сайхнаа, өөртөө байгаа тэр нөөц боломжоо олж хараасай гэж хүсэж байна. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс юм бяцхан бэлэг бэлдсэн байгаа. Оо ямар гоё. Өсөж үзээрэй. За. Баярлалаа. Бүх хүн л намайг амжилттай явж байгаа гэж харж байгаа. Тэгээд тэр одоо тавцангаас бууна гэдэг бол айгүй хэцүү. Маш хүнд. Тэгээ тэр үеийг давах бол маш хэцүү байсан. Нүр авахгүй 2 хоног тэгээд ингээд буруу хараад хөвтэй л ямар санагдана, босч ирмээргүй санагдана. Хоол унд гэр орон цэвэрлэх бол бүр ерөөс ингээд хойшоо хаягдцсан. Аавыгаа амьд байхад ингээд баярлуулж чадаагүй гэдэг гимшил надад байсан. За ингээд манай зочин үлзий маань дотроосоо болон гаднаасаа хэрхэн өөрчлөгдсөнийг яг одоо хараарай. За одоо ингээд үлзийгч шинэ өөртөөгөө танилцах цаг боллоо. За 1 2 3 гэд эргээд хараарай. За 1 2 3 Ишаараа. Таалагдж байна уу? Таалагдж байна. Өөр шал өөр хүн өөдөөс хараад. Гоё юм байна. Дандаа нэг өөрийгөө ингийн байдлаар хардаг шүү дээ. Бид нар тэгээ нэг өөрийгөө ингэж өөр юусаа харж байгаагүй гоё байна. Өөрийгөө харахгүйгээр өөрчлөгдөхөр их сонирхолтой байд юм байна. За одоо яг яаж байгаа бол ямар харагдаж байгаа бол гэдэг. Тэгээ нөгөө харахгүй учраас ингэ тэмтэрч үзээд байд юм байна. За өнөөдөр таны хувьд юу хэр өнгөрөв? Ямар санагдав? Өнөөдөр миний хувьд маш сонирхолтой гоё тийм өдөр болж өнгөрлөө. Алхам болгоно нь ингээд надаа дандаа ингээд ямар байгаа бол яасан бол гэдэг тэгээд ийм одоо шин мэдрэмж өгсөн өдөр байлаа. Тэг үнэхээр гоё байна. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа гэд би Moonflower гэдэг цэцгийн дэлгүүрээд Тара центрт дэдэг. Тэгээд тэдний хас ингээд юм гоо шин цэцгүү таны ингээд шин амьдралыг одоо бэлэгдээд шин үлзийтэй танилцсан чи өдрийн мэндийг хүргээд ингээд цэцэг бэлгэлж байна. Вау, ямар гоё юм бэ. Баярлалаа.
Үнэр нь өстэй янз За бүрээ. тийм болохоор манай гол бэлэг маань байгаа. За манай нэвтрүүлгийн анхны зочин эрхэм бүсгөө үзье. За одоо өөрийнхөө сэтгэлийн олон хүнд ачаа гэж за илүү тууштай байх, зоригтой байх эхлэлийг тавьсан байх гэж бодож байна. Тэгэхээр сэтгэлийн цоожог нээж за ирээдүйд хүсэж зорьсон зүйлдээ улам урам зоригтой, тууштай байхыг бэлэгдээд манай нэвтрүүлгийн зүгээр сэтгэлийн түлхүүр гэдэг ийм гоё түлхүүрийг бэлгэлж байгаа маа. Оо За ямар тэгээд амжилт хүсье. баярлалаа. Маш их гоё юм аа. Баярлалаа. Тэгээ өнөөдөр би ийм сэтгэлийн түлхүүртэй болсон. Тэгээ энэ өдрийг надад ингээд байнга сануулж яах гэдэгт итгэж байна. Тэгээд цаашдаа зорьсон одоо зүйлээ амжилтаа хэрэгжүүлээд олон хүнд бас ингээд тус болно гэдэгтээ итгэж байна. Тэгээ баярлалаа. За ингээд эхний дугаарыг маань хүлээн авч үзсэнд маш их баярлалаа. Харин та манай дараагийн зочин болж өөрийнхөө сэтгэлийн түлхүүрийг авмаар байвал бидэнтэй холбогдоорой. Баяртай.